Автобусын жолоочийн аюулгүй ажиллагааны заавар чалгаа. Автобусын жолооч нь ээлжинд гарахын өмнө эрүүл мэндийн үйлчлэгт орсон байна. Эрүүл мэндийн үйлчлэгээр ажиллах шаардлагын цаг бол ажил гарахыг хориглоно. Тэдгээр хамгааллын хугацаас хамгаалах хэрэгслийн бүрэн бүтэн байдал хяналт тавьж өмсөн хэрэглэнэ. Жолооч нь ажиллах тохиромжтой цэвэр шатах туслах материал нэвчээгүй ажлын хувцастай ажиллана. Тухайн өдрийн гүйцэтгэх замын удаатай бичлэн танилцаж, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр авч гар үсэг зурсан байна. Замын удаатай танилцаагүй, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг авч гар үсэг зураагүй тохиолдолд ажил гарахыг хориглоно. Жолооч өөрийн зогсож чадахгүй эвдрэл гэмтэл гарсан байвал механик ба ээлжийн эвдэрт мэрэгдэж эвдрэл гэмтлийг засварлахны дараа ажил гарна. Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй техниктэй ажил гарахыг хориглоно. Машины бүхий дотор ажлын холбогдлоггүй элдв зүйл, шатах, туслах материал байлгахыг хориглоно. Жолооч нь автобусыг асаах үедээ суудалтаа заавал суусан байх ба хөдөлгөөн эхлэхийн өмнө орчин тойрны аюулгүй байдлыг хянан үзэх бөгөөд дуудаагаа өгч ойролцоо хүмүүст мэдэгдэнэ. Автобусыг хэвийн газар хөлж асаахыг хориглоно. Жолоочдоо сотууруулгандаа хэрэгэлсэн үедээ болон эрүүл мэндийн хувьд биеийн байдал тагвар тохиолдолд ээлжийн инженер болон хэсгийн даргадаа мэдэгдэнэ. Автобус техникийг асаалтаа орхиж буухдаа зогсоолын тооромжийг татаж буух, орхиж явах тохиолдолд өнгөрөхгүй байх эврийг хийж өгнө. Жолооч та өөрийн биеэр автобусныхаа бүрэн бүтэн байдлыг шалгасны дараа шалгалт механикаар шалгуулж замын хөдөлгөөнд оролцсон. Автобус жолоодож байхдаа суурлын даруулга заавал хэрэглэе. Автобусын жолооч нь цаг үргэлж хурдны хязгаарыг мөрдөнө. Ажиллагаа ургаатай цамд 40 км/цаг, үйлчлэгээний замд 50 км/цаг, залуу замд 25 км/цаг, уруудаж буй зам, засвараг гаражийн байрны орчим 5-аас 10 км/цаг, замын нөхцөл халдвартай буюу бататай үед тухайн гадаргаа тохируулан хурдыг сааруулна. Өөрөөр хурдтай автомашин хөдөлгөөнд оролцож байгаа тул хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах арга хэмжээ авсан нөхцөл гүйцэж төрүүлэхийг зөвшөөрч болно. Ил задгаа буюу хамгаалтгүй тэжээлийн кабель дээгүүр гарахыг хориглоно. Авцам тавигдсан тэмдэглэлийг зөрчихийг хориглоно. Үзэгдэх орчин муудаж байгаа үед нэмэлт гэрэл асаах бөгөөд үзэгдэх орчин муудаж ханахуулсан үед аваарын гэрлээ асааж замаа чөлөөлж зогсолт хийн. Шугамд ажиллахдаа замын хөдөлгөөний дүрмийг чанд биелүүлж цаг агаарын нөхцөл байдал уялдуулан хурдаа тохируулна. Налуу замыг өксөх болон уруудахын өмнө тохирох арааг сонгоно. Автобусаар бусад машин механизмуудыг чирэх, дүрх ажлыг зөвхөн механикийн хяналтанд ор хийж гүйцэтгэнэ. Түргэн тусламжийн машин ордож ирэхэд техник хэрэгслүүд замын хажууд тийш буюу аюулгүй цайд холдож бүрэн зогсно. Хөдөлгөөн үргэлжлэж байгаа үед зам тээврийн ослоос сэргийлэхийн тулд огцом торомжийг гიშгэнэ. Бусад үед огцом гიშгэх, хурдлах зэрэг зорчигчдыг өмөлөхгүй байх. Төмөр замын хаалт, гэрэл төхөө сайдар анхаарч замын хөдөлгөөнд оролцоно. Хэрвээ техникийн гэмтлээс болж автомашиныг уруу налуу газар тавих шаардлага гарсан үед машиныг өөрөө хөдөлж өнгөрөхөөс болгоомжлон хөдөлгүүрийг унтраах, торомцыг найдвартай бариулах, газрын уруу талд дугуйн ивэс хийх, аваарын гэрлээ асаах, хаанд паркснаа бусаж жолооч болон хэсгийн дарагт мэдэгдэх зэрэг арга хэмжээг авна. Машинаа удаан хугацаагаар парклахдаа жолооч нь торомцыг найдвартай бариулаад гэрлүүдийг унтрааж, тээврийн хэрэгсэл болон доторх хэц зүйлсийг харуулт тэрэг тавьгчид хүлээлгэн өгнө. Цаг агаарын нөхцлөөс болоод хөдөлгүүрийг асаалтаа орох шаардлагатай бол жолооч нь аваарын гэрлүүдээ асаана. Эвдэрсэн тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэгт орохыг хориглоно. Жолооч нь машинаа хажуугаар нь зэрэгцүүлэн парклвал хооронд нь 1-1.5 метрийн зайтай, цовгоор байрлуулвал хоорондоо 1-1.5 метрийн уртаа тэнцэх зайтай байрлуулна. Засвар үйлчлэгээ хийх, шатхуун авах үедээ автомашиныг унтраасан байна. Автомашиныг засвар үйлчлэгээ хийгээр зогсоохдоо шавар цасыг арилгасан байна. Цэглэгаанд дамжуулах шугамын доор парклах, засвар хийхийг хориглоно. Шатах, тослох материал агуулгах ба шатхуун хүүх станцын ойролцоо илгаал гаргах, тамхи татахыг хатуу хориглоно. Автобусны ойролцоо усуулын талбайд шатах, тослох материал асгарсан байвал нэн даруй цэвэрлэж ил сасгана. Автобусандаа галын аюулаас хамгаалах гал унтраагуурыг лацломб бүрэн бүтэн бэлэн байдалд хажууд авч явах шаардлагатай. Автобусанд болон гараж, засварын цех, паркийн талбайд илгаал гаргах, тамхи татахыг хориглоно. Хориглох зүйлс: шугамын үйлчлэгэнд явахдаа зорчигчтой ярих, хөдөлгөөний дунд хаалга онгойлгох, зориултын бус газраар явах, зам талбай зогсохыг хориглоно. Жолооны ард суухдаа зайгүй нөхцөл байдал үүсгэж, хажуудаа элдв юмс тавьж хүн суулгахыг хориглоно. Засварын ажил гүйцэтгэж байх үед гадны хүн, бага насны хүүхэд дагуулж ирэхийг хориглоно. Дуран битэн засвар үйлчлэгээ хийхийг хориглоно. Хөдөлгүүр асаалтаа үед засварын ажил хийх тэргийн доогуур орохыг хориглоно. Ажил үргээ гүйцэтгэж байх үедээ мөн ажлын байран дээр сургуулгандаа болон мансууруулах бодис, тамхи татах, танхаарах зэргийг хориглоно. Дэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах бодис болон хууль бус бараа материал, бензин, керосиныг автобус дотор хадгалах, тээвэрлэхийг хориглоно. Жолооч нарын зорчигчоос бэлэн мөнгө авахыг хатуу хориглоно. Бэлэн мөнгө авсан тохиолдолд арга хэмжээ аван зөрчлийг арилгах болно.
Тээврийн хэрэгслийг хүлээлцээгүй өөрийн бус тээврийн хэрэгслээр жогомжонд гарах тохиолдолд заавал шалга механиктай хүлээлцэж шалгуулна. Дуран мэдэн гарахыг хориглоно. Жолооч нь шугам замын үйлчлэгэнд оролцох явцдаа тамхи татах, гарын оролцоотой утсаар ярихыг хатуу хориглоно. Зориултын чихвчээр ярих, эцсийн буудал дээр зориултын газар тамхи татна. Цаг агаарын хүнд нөхцөлд алдархаа гулгаатай үед автобус жолоодох аюулгүй ажиллагааны зааварчилгаа. Жолооч нар цас бороотой үед дараах нөхцөл байдлуудыг харгалзан анхаарал болгоомжоо өндөржүүлж хөдөлгөөнд оролцоно. Жолооч та явган зорчигчийн гарц гэрэл дөхөө, төмөр замын гарам, замын уулзуур болон үзэгдэх орчин муутай замын хэсэгт ойртох үедээ тээврийн хэрэгслийн хоорондын зайг холдуулж, хурдыг 30 км/цагаас ихгүй байлгах хэрэгтэй. Алдархаа гулгаа, цас бороо зэрэг агаарын хүнд нөхцөл хөдөлгөөний аюулгүй байдлыг хүндрүүлэх учраас жолооч та замын хөдөлгөөний заалт бүрийг биелүүлж, хөдөлгөөнд соёлж боловсон оролцож, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, өндөр анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Жолооч таны алтан шар зам үлжийтэй байг.